Америкийн нэгдсэн улс Strait of Hormuz reopening deal гэдэг хайлт 20 мянган хайлт ирж ирсэн. Strait of Hormuz. За Ормосын хоолойн асуудал. За тэгээд Пакистанчуудаар дамжуулаад Иранчууд шин нөхцөл санал болгосон юм байлээ. Ормосын хоолой нээх тухай шин нөхцөл санал болгосон. За тэр нь яасан бэхээр одоо ингээд Иранчуудын нөхцөл бол нэгдүгürt хориг арга хэмжээнд цуцал. Хоёрдугаар дайны нөхөн төлбөртөл. Гуравдугаар манай тусгаар улс гэдэг дотоод асуудал бити оролцсон. Бид нэр тэртээ дөрөв цөмийн хөтөлбөр өөрсдөхөр явна ч гэдэг юм энэ шаардлагууд хүргэжсэн. Тэгээ Ираны нөхцөл арай суларч байгаа. Өөрөөр хэлбэл хориг арга хэмжээний тухай яриха болий. Дайны нөхөн төлбөрийг яриаг юм бэлээ. Сүүл одоо санал болгож байгаа. За одоо юу байгаа вэ гэхээр галаа намжаа. Эхлээд галаа намжаа. Эхлээд Ормосын хоолой нээ. Тэгээд галаа намжаа. За тэгээд бид нар бол цөмийн хөтөлбөрүүдийн талаар ямар ч амлал өгөхгүй. Гэхдээ тэрийг дараа нь ярих гэдэг юм нөхцөл явсан байна. Уг нь бол Иранчууд бас юм буулт хийж өгöd гэх юм уу. Ормосын хоолой нэх ингэж төслөө тавьсан. За Трамп энэ төр аль бисний мэдээлэл гаргасан байлаа. Маш скептик буюу за би мэдгүй дээ ер нь л надад нэг таалагдахгүй байна да гэсэн тийм өнцгөөс Ираны шинэ саналыг Трамп тийм саналаад гэж өгсөн байлаа. Тэгээд хүн болгон л одоо Ормосын хоолойд чөлөөлөгдөх нь яах нь гэдэг ингээд чихтэй сонсож байгаа үед Иранчууд уг нь юм санал тавьсан байна. Америк нэгдсэн улс ингэж хэлсэн мэлээ Трамп. Иранчууд яг нөхцөлөө сайжруулсан юм. Гэхдээ надад бол хангалттай санагдахгүй байна гэдэг. Нөхцөл дээр эднээс ойлгохгүй. Хоёр дахь удаага Исламабад буюу Пакистанд эднээс ч уулзаад сүүлдээ бүр Стив Виткоф болиулын гэж ер нь л хэл амаа уулзах чадахгүй л байгаа. Эхийн хэлцээр одоогор яагаагүй боловч хүмүүс яг Иран ямар нөхцөл тавьсан болоо гэдгийг сонирхоод тэрийг нь хүлээж авах болов гэж их тавиад Ираны Strait of Hormuz гэдэг хайлт, reopening deal гэдэг хайлт хайгддаг.